За хүүхдүүдтэй векторын координатыг эхлэл төгсгөлийн цэгийн координатаар илэрхийлэх тухай дэлгэрүүлэн тайлбарлаж өгье. За үүнээс өмнө хавтгай дахь векторын координатын талаар цэргийн саная. За тэгшин цогт координатын системд А 2 3 B 6 1 гэсэн цэгүүд өгсөн байг. А дээр эхлэлтэй, Б дээр төгсгөлтэй вектор зуръя. Тэгвэл бидэнд АБ векторын координат хэдвэ гэдэг асуулт гарч ирнэ. За бид радиус векторын үед координатыг бол олж чаддаг. За радиус вектор маань эхлэл нь бол координат ихтер байдаг. За тэгэхээр энэ радиус векторыг ашиглаад АБ вектороо параллелээр зөөх юм бол бид нарын АБ векторын координат маань 4 хасах 2 болох нь харагдаж байна. За мөр вектор төр жишээ авъя. Эхлэлийн цэг нь хасах 1 хасах 3, төгсгөлийн цэг нь хасах 4 хасах 1 байна. За тэгвэл CD векторын координат хэдвэ? Мөн өмнө үтсэн радиус векторыг ашиглаад CD векторыг параллелээр зөөгөөд эхлэлийг нь координатын ихтер авчиад за CD векторын координатыг олох юм бол хасах 3 2 гэсэн координаттай болох нь харагдаж байна. За тэгвэл эндээс бүх векторыг 6-аг эхлэл төгсгөлийн цэгийн координатаар нь 6-аг дараа нь радиус вектор болгохын тулд параллелээр зөөх хэрэгтэй юу гэдэг асуудал гарч ирж байгаа. За тэгэхээр бүгдээ ажилт хий. А цэг, Б цэг хоёрыг ажиглаад зөвхөн цэгийн координат нь эхлэл төгсгөлийн цэгийн координатууд төгсөх үед АБ-г вектор хэрхэн олох вэ гэж. Тэгэхээр бидний АБ векторын координат маань 4 хасах 2 болохыг олчихсон байгаа. Радиус векторыг ашиглаад. За энэ дээрээс хүүхдүүдээ сайн ажиглалт хийгээрэй. 4 хасах 2 гарсан. Зөвхөн эхлэл төгсгөлийн цэгийн координатыг ашиглаж яаж 4 хасах 2 гарах вэ? За хүүхдүүд маань ажигласан баг. Ажиглах юм бол АБ векторын координат маань төгсгөлийн цэгийн координатаас эхлэлийн цэгийн координатыг харгалзах координатуудыг нь хасаад олсон байна. За жишээлбэл 6-аас 2-ыг хасаад 4, 1-ээс 3-ыг хасаад хасах 2 гаргасан байна. Тэгэхээр төгсгөлийн цэгийн координатаас эхлэлийн цэгийн харгалзах координатыг хассан байна. За мөн C, D цэгүүдийг харъя. За бидний CD вектор маань хасах 3, 2 гэсэн координат гарсан байгаа. За тэгэхээр төгсгөлийн цэг маань энд байна. D цэг хасах 4-өөс хасах 1-ийг хасаад хасахын нэмэх 1 болоод хасах 3 гарч. Хасах 1-ээс хасах 3-ыг хасаад хасахын нэмэх 3 учраас нэмэх 2 болж байна. За тэгвэл эндээс дүгнэхэд АБ цэгүүд өгөгдсөн үед АБ векторын координатыг олохдоо төгсгөлийн цэгийн координатаас эхлэлийн цэгийн харгалзах координатуудыг хасч олно. За тэгэхээр энэ дээр АБ нь төгсгөлийн цэг нь Б учраас Б-гээс А-гийн координатыг хасж байгаа. Энийг сайн анхаараа хүүхдүүд. За тэгвэл хөтөргөй дахь векторын координатыг олохдоо мөн адил эхлэлийн цэгийн координатаас төгсгөлийн цэгийн координатыг хасч олно. За энд зөвхөн Z гэсэн нэмэлт координат орж ирж гэрэл ялгаатай байна. За ингээд бичлэгээ дахин үзээд сургачдгээс дэлгэрүүлэн уншаад сургачийн 109 дугаар хуудасны дасгал номер 27-оос 40 дугаар дасгалыг хийгээд шалгуулаарай хүүхдүүд.